Баян онгор аймгийн Баян өндөр суманд явж байна. За одоо бүр их явсаар гад заримдаа бүр хаана явж байгаа мэдээж ихэд. Баян өндөр суманд явж байна. Тэгээд замд бас дугуй хагарлаа. Их говийн дархан газрын урд үзүүр дээр дугуй хагараад бас төгшүүртээ дахиад дугуй хагарчих гэдэг юм шүү дээ. Тэгээд наашаа явсараад Баян өндөр сум руу орж ирээд дугуйсар байд юм байна. Дугуйсар дээр дугуйгаас сууж исэн чинь энэ нэг охин нэг хөргө охин мазаанаас ирээд. Дугуйсар дээр дугуйгаас сууж исэн чинь энэ хөргө охин хажууд амандаа хилэл ганцаараа бүжиглээ болдог. Үй чи бүжиглдэг охин юм өгсөн чи би бүжиглдэн штэ гэж. Тэгээд эдгээр энэ гамболдох гэдэг айл руу орж ирээд тэгээд гамболдох маань тэр сууж ийн. Дараахан тогтун ахгүй авьяастай охинтой тэгээд бид энэ охиныг жоохон ярьж байгаад ятгаж байгаад бүжиглүүлэх боллоо. За тэгэхээр Баян онгор аймгийн Баян өндөр сумын тухай одоо сумаа төлөөлөөд энэ охин өнөөдөр энэ бүжиглэх нэ. Тэгээд нэр хэм блэ? Мөнгөн зол. Мөнгөн зол хэдгээр сургууль вэ? Баян өндөр хөө. Тэ. 9 жилийн дунд сургууль. Хэдгээр анги вэ? Одоо 6 тав. Хэдэн жил бүжиглэж байна? 4 жил. Гавьяд маяг давсан уу? Яд соёлын дэргэний ажилтан байгаа юу? Хаалаг байгаа. За одохгүй гавьяд бүжигчин соёлын дэргэний ажилтан болох бах тий. За тэгээд энэ охины бүжиглэхийг үзье. Баян онгор аймгийн Баян өндөр сумаа төлөөлөд энэ охин авьяасаа үзүүлнэ гэж. Авьяасны одоо бүжгийн шагнал магнал байна уу? За яарэ хайд ихнээс нэрий. Оо гэж юу вэ? Медаль ноцоо зоох юм биш тийм чи. Чихтэг зайл шагналууд. За яарэ. Энэ өглөө бүжигийн алтан медаль, энэ хаврын баярт шилдэгэн шилдэг болж исэн медаль. Тэгээд энэ өглөө бүжигээс алт авч исэн. Тэгээд энэ Тэмүүжингээс авсан энэ миний аймгаас авсан хамгийн анхны медаль. Энэ бас хаврын баярын медаль. Чи цэгийн бүжиглдэг үү? Бүжиглэнэ. Оо тийм үү. Анханаас юу ялаа штэ. Улсын аврагт бүжиглж байлаа. За тэгээд одоо хаврын баярт мөн олон жил орсон бүжиглсэн дээ. Хүүхэд байхад те. За энэ юуны өвцөө? Энэ надад чинь танго. Танго бүжиглээд. За мундаг охин юм а энэ. Мундаг гэрүүд байна. Тэгээ аав ээж хоёр ичээ ингээд дараахан ийм мундаг охиноо дараахан яц тэр зээгээ эрхлүүлээд ингээл жигтэй хүн байгаа юм байна да. Мал хуу тарган автай. Оо давлаг байна. Жилээ. Зундаа хэлтэй мал тарган сайхан байна. Хэнийг гэдэг айл байгаа юм чи. Баян говьсны малчин батаа хөө гэж үдээ. Баян говьсны малчин батаа хөө. За энэгээр иргэд чи уул ус ер нь ямар шүү юмнууд байгаа даа танаа энэгээр. За энэ бол богд тарих их богд яаж явж байгаа шүү тий. Энд ч одоо нөгөө дэндүүн хөрөвдөржин нөгөө Цагсхан богд найргал бичигдсэн нөгөө газар устанд нэг байдаг штэ. Нэг хангай уран цогоор ажин хурун ширдэг гэл. Яг энэ одоо уур талын баруун талын урт нуруугаар бол яг тэр газрууд байгаа юм.
тэр яруу найр дээр бичиж Бид олоор нь тууж байгаа юм шүү дээ. тий. Энэ бол ингээ ерөнхийдөө Баянгуй сумын нутаг ховлоо хоолой гэж газар. За энэ урд талд харагддаг нуурыг та нар данцаар харсан бол. Энэ бол одоо энэ жил онцгой их бор ордонд илрэлдээ. Ер нь түүхэндээ ч одоо баг ингэ тогтож байгаагүй шүү. Байгаагүй. Баг зэргийн нуурлахдаг бол бас ийм их том юм тогтож байсан тохиолдол байгаагүй юм шиг байна. Одоо 80 90 өндөр настай гүйцэлээс асуу сургалт бол ерөөс мэдэхгүй л гэж яриа. 60 жилийн өмнө бараг нэг ингэж одоо говьолтойгоор бол энэ 60 жилийн өмнө ингэж хустай байсан юм. Тэрнээс хойш байгаагүй гэсэн юм ярьж илаа. Малчтай амьдрал ер нь ямар шоон. Би одоо ингээд анзаараад хахад за хонь гаргалаа гэж нэхийг нэг 5 6 мянгаар ч юм уу одоо бүр 10 шахчихс үйч биш үү тийм ээ. 5 6 мянгаар ч өгчдөг. За тэгэл дээрээс нь өлөн энтрээ өгчихнэ. Дээрээс нь мах шөлөө гаргаад нэг махантай хуучмас гайгүй өгчдөг энтэр байсан. Одоо бол махны үн чи бөөний үн нь бараг ченжүүдээр бол бараг 2000 төгрөг болчих гээд. За тэгээ дээрээс нь арьс нэхийч одоо 500 төгрөг гэж дуулдаг. Тийм болцсон байгаад энэ жил ноолор молор ер нь малчтай амьдрал ямар шүү. Одоо малчтай амьдрал ялангуяа бэлэн мөнгөний хомсдолд орчлоо л доо. Ерөөсөө одоо малчтын бэлэн мөнгө залгуулдаг ганцхан бүтээгдэхүүн ноолор л болцсон. За энэ жил бол харин гайгүй харьцангуй ноолор үн гайгүй байлаа. 60 мянгатай байлаа. Энэ бол бас том сайн боломжтой бол даарлаа. Тэр одоо нэг таа сая ярьлаа л одоо ямар ч хүнтэй бас нэг боломж үүнээр борлуулаад байдаг байсан бол одоо ерөөсөө ноолороос шим авах байсан. Ноолорын дотор цагаан ноолор явдаг л болсон. Тийм байна. Танай нэг дан цагаан юм аа. Тий. Одоо гүрсээр цагаан болж байгаа байхгүй тэр чинь үнийн шахалтаар амьдрал ирэхээр. тий. Тэр чинь нэг мөнгөний төлөө болж байгаа цагаан юм аахгүй. Тэгэл одоо тэмээнээ нөөсөө авдаг гэсэн байхгүй. Адууны дэл хөөр бүр сурахгүй. Хоньно 500 төгрөг. 20,000 хүрчээс арьс нэг хэвэл одоо бол ерөөсөө тэгээ 2-3 мянгад сайхан байцсан. Тэгээд зүйл нөгөө бидний худалдаж авдаг юмны өнөө хонуудад багсгаар нэмэгдээд байдаг. Тэгэхээр ч хүмүүс амьдралын төвшин бол нэр нэг ойлгомжтой шүү дээ. Банкны зээл хэр вэ? Ер нь одоо хүмүүс чинь их олон малчид банкны зээлэнд малаа тавьдсан байгаа сургатай байсан. Ер нь яг наривчлаад одоо чөм тэдөө хөв гэж гаргаж хэлэхэд дараа чадахгүй тийхтэй банкны зээлгүй хүн гэж айл гэж үл юм байхгүй болсон байна. Манай нутгийн малын махны тарга твэрийг амсаж мэддээл гээл тавилаа л да. Тэгээд тавьсан чи одоо энэ дэс чинь хөшгөлчгөр юм олдох юм уу? Энэ айхтар зүгээр дадлан шиг өөхөн дундаас чи төбөө өөхөөдөөс тавьчихлаа. За одоо Монгол хүн бэн өөхнөөс юу урч? Тийшээ төрүүлж өөхөн огтлч дараа нь явах очдөг юм. За өвчнөө хормоо болтой юм тэгээд. Монд. Тэг хормооных нь мах нь ингээд завсраараа бас дахиад өгүүлждэг юм шүү дээ. Тэгтээ. Энэ чинь одоо намар тарган бүүзээ чамбараа гэртэн тэр 2 мах 3 өөхөр юм алга болж. Арай тэггүй далхтайгаа хайгаа. Жаргаж биш дээ чинь талах ууж байна. Доотлолт нь сайхан өрөмтөө. Тэгээд дээрээс нь сайхан махтаг гэхгүй харин ч сайхан хөөхтэй. За нэвтрүүлэг үзэж байгаад өлсөж байгаа хүн байвал. Болдохгүй цаа нэмстэй жаргаж ивчтэй. Говийн хоньны таан амтагдсан мах хөөхтэй махгүй шүлээд. Заяа өөхнөөс нь дахиад тооч. Одоо ингээд малын тарга тавиргүй энэ чинь мал чинь олон төрлийн тарга авдаг шүү дээ. Ингээд одоо хавраас элгэн тарга тэгээд махан тарга өөхөн тарга гэл. Ингээд хамгийн сүүлд досон тарга. Досон тарга аваад үзээд ирсэн байгаад нутгийн бид нар нэг идэж чадахгүй болохоор тулд. Өөрсөж чадах ч тийм. Өөхнөөс 2 огтлол концерт ус энэ манай ах чинь хайна өстой. Дөрөв иддэг байна. Зүгээр том өөх огтлол махгүй шиг мөөх огтлол идээ суугаад. Би өөрөө огтлж идээд зүрхэнд үрдсэн хүн чинь огтлж байгаа хүн харахаа санагдаад болдгоо. Тэгээ анаа бол ингээд одоо харж байгаа бол өөр сайхан өөхөл огтлоос оож байна. Лаа. Бас эдний хавийн махасаа мундаг тарга юм аа. Эд баавартай тарга махта. Хэрэгэт цол өөх огтлол идээ суугаад байна. Энийг аяхта мультивитамин өгж байгаа юм бахал гэж бодсон чинь цагаан өнгөтэй мультивитамин. Тэгээ энэ мультивитамин энэ юу яадаг гинэ? Энэ бүлдэс гаргаж авж байгаа айрганаас гаргаж авдаг ямааны
одоо шимийг нэрмэл юм байна л да. Шими юм. Тэ? Тэгээ тэрнээсээ бас одоо уух гэж байгаа, ууж үзэх гэж байгаа. Түрүү юу гэж яриад байлаа? 3 цус гэж ярьж байна гинэ. Тэгсэн чинь тэр чи юуны арх уулсан гэдэг лээ? Энгиний хоормогны нэрсэн архийг ууж ирсэн аа. Уян цус чи яасан сул амттай юм бэ цус гэсэн. Дараа нь жоохон явж байгаад энэ муу цус чи яасыг согтоодог цус уу гэсэн. Маргааш хөлөөс ирээд энэ муу цус чи яасаа ахтар шаардуулдаг цус уу гэсэн. Тиймэрхүү тэ яриа хөрөөтэй. Дараа энийг амсч үзгээр. Манай нэрмэлийг үнэр нэх гоё те. Ууж явах нэг тийм цагаан өнөртэй нэг тааламжтай өнөртэй. Тийм цагаанаас л гардаг те. Энэ ямаанач бас их согтоодог гэж байна. Согтоо. Нэг юм 500 грамыг говчүүл энэ яг уу. Өөрөөр хэлбэл хэрэглэснээс шалтгаална. Тэгвэл би нэмэргүй юм байна. Тэгвэл энэ шиг ортод уулцсан нэг сэрсэн богдын орой дээр энэ явж иж магадгүй юм үү. Би эндээс яах ч хөөсөн юм байна те. Тэгээд маргааш өглөө тэгээд цусгээл оосох гал шиг үү. За одоо чанар шалгагч догно. Манай чанар шалгагч. Манай хүн ч одоо замын чанар шалгана, машины чанар шалгана. Бүтээгдэхүүн мах хоол одоо манай жолооч ихгүй. Бүхэл юмны чанар шалгана. Тэгээд нэг юм хэлдэг. Жолооч олон газар явж яста юм үзэгдэл байсан байдаг. Тэг. Манай ах ч одоо өндөрс настай болсон 50 гаруй жил машин барьсан. Машины хөвдөл 7 буудуулсан чанар шалгалсан. Гоё юм байна. Чүүл. Нэрэл дажгүй юм байна. Гэтэ тэргүй баян хонгорнод гэж өөрөө сайн мэдэх юм. Жахантай тэр говьтэй. Тий. Манай ч одоо жинхэнэ говьороо. Ямар ч тийм юуны амт байхгүй, сайхан цагааны амттай. Оо тэгэл гоё юм. Гоё юм бас байд юм бэ. За ингээл жаргад сундаа. За Болтгогийн хамтрал нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ бол манай Монголын уламжлалт хоол хүнс бас уламжлалт сайхан одоо Монгол хэрийн одоо Монгол гэрийн амьдрал Монгол малчны ахуй ийм сайхан байж байгаа. Зөв өдөөний одоо Монгол ахуй Монгол соёл ч юм бол өдөөний захын айлууд руу ороод ирэхэд нэг иймэрхүү хоолтой ундтай юу байна төвгөрөө дайлсан. Тэгээд сайхан ярьж хөөрсөн сэтгэл төрөлхсөн юм уужин байдаг. Өв соёл одоо нүүдэлчин ард түмний өв соёл зан жаншил хүмүүсийн аашран гэх юм одоо ер нь оргиороо доо. Ер нь хуучнараа. Одоо гангачиг болоод одоо энэ баялаг сум айлууд ингээд дотор хийгээл нүгэл явж байгаад бас л нэг эдэгэн бариад утгатай ард түм хэвээрээ хоол зундлаа дайл цайлаа явуулдаг ард түмний хэвээрээ яг тэр сайхан бүхэнд хэвээр байгаа. Би энэ үнээр баярлдаг. Ялангуяа энэ манай хөрс баялаг сумынхны ард түмний зан жаншил бүр их сайхан. Би хүнэлдэг шүү дээ тэр. Баялаг тоноос одоо тэгвэл. Баялаг тоноос. Тийм үнэхээр тэр гол тал руугаан байгаа тэгээд юм тэр ард түмний тэр хүн чанар нь яг хэвээрэн шүү. Манай баянгу бол арайг бүүцэхгүй гэхдээ бас говийн хүмүүс учраас сайхан чанар нь хэвээр. Ингээл танах шиг айлууд байгаа шүү дээ. Одоо ингээд нөгөө явтаа үлжэн дөрөө гэр орморчоо явцал байж байгаа хаалгаад үлжээгүй хайцсан. Яг хэвээр юм байж идэг. Ер нь цоож бол одоо юм бар хэрэггүй тэгдэг манай хойд. Тийм шүү дээ. Ер нь сайхан шүү. Одоо явж байхад бол яста хинэнч унаагаад. Тэр сайхан чанар нь би. Тэр ярэ одоо тэр ард түмний одоо ууланд зан жаншил бол нэг холдоогүй. Тэгтээ бас зарим нэг юм тэгэл бүдгрээл өгин одоо залуучууд хүүхдүүдийн яриа сонсохоор заримдаа ч бас монголоор биш ярих юм аа. Монгол үгээр мөртлөө монгол утгаар ярихгүй юм аа. Монгол үг сонсдог дээ. Тийм тэгсэн мөртөө яг үгээ олж хэлэхгүй юм аа. За нэг иймэрхүү сайхан зөвөр жирийн сайхан малчин айлд орж ирээд сайхан дайлагтай гидс их сайхан цадлаа. Гидснээсээ гадна хажуугаар сэтгэл их сайхан цадлаа.
Дугаа гарсан уу? Дугууны нөхөс. Өө чаас. Баатарга шар цав мав юм байгаа юу? Тэгэхээр сугаа хагаад одоо очиж байгаа шалгамжлыг гараад дуртай гаргаад өнгөө олохгүй шүү дээ. Нөгөө реклам байдаг үстэй. Асаалтаагаа мэдхгүй астаачраа дараад ангаа олсон гэдэг реклам байдаг үстэй. Чи бас тэггүй. Тавгүй явж байгаа дуу хагаж ангаа олсон гэх. Хүстэй чи. Нөхөөс нь давчичээ. Энэ тохиолсон дотроо тамирчхэр мөө цуурцсан байх. Өө тийм ээ өө чинь дотроо цуурцсан шүү. Ачих цай байгаа юм уу? Ачаач энэ моцыг ямар даагдахгүй магтахгүй гэх юм шиг. Үргэл авчихна өстэй. Скотч доктор дууг ямар вэ? Би ч арай марцсан ирээ. Яс чик мондог үндэд тарлаа дугуй нагацсан. Олгоон цавуутай. Тэгээ тий. Олгоон цавуутай тэгсэн чи олгооных нь нөхөөс тавьчихсан байна гэсэн. Скотч чилгээд. Скотч доктор хангаад байна. Скотч дүүцгүй. Тэгээ. За ирээ тэр жаараас зугаатай нэг юм шүү. Скотч хаана бол? Скотч мань уу? Дар өгчээр. Хингэж задуу нэрэлж чи. Хэлсэн шүү дээ банд хэлсэн шүү дээ. Банд хэлсэн шүү дээ. Банд гэдэг юм. Скотч банд гэж нэгтэй болоход одоо. Энэ өөрөө хэдэн жил дугуй скотч ч байгаа. Анх удаа скотч. Антуналаа бичдэг шүү дээ юм уу? Маягийн Монгол одоо скотч сурчламаар юм байна. Амар одоо зураг телевизэр юм яваа юм байна. Скотч нээс дугуй нөхдөг скотч гэх ингээд скотчны компаниуд бас энэ залуутай холбогдоод бас тийм юм яаж гэдэг. За өгсөсөн байна харъя. Одоо гарахгүй нөө зүгээр үү? За. За тэгээ сайхан танилцлаа. Аян замдаа сайн ураа. Скотч байна гэдэг. Скотч байна гэдэг үндэ танилцлаа шүү дээ. Тэглээ. Скотч багтууд амьдрал юм байна. Өндөр 8. Амьдарч байгаа бас тэрийг байхгүй. Энэ нэр хамгийн хитэй юм. Ястэр нэг үзээгүй юм уу үзэн гэж чинь харин энэ болт юм байна. За тэгээ. За Болдгогийн тэмдэглэл нэвтрүүлгийн баг үргэлжлүүлэн аялсаар одоо Өмнөгөө аймгийн нутг руу орж ирж байна. За тэгээд Өмнөгөө аймгийн нутгийн цаг дээр бас нэгэн бэлэгтэй сайхан гэр бүлтэй тааралдаад өчтөрөөрөө эднийд хонлоо. За одоо харахгүй шин болсон мах чануулж идэд хоол хэлж идчихэд тэгээд унтсан өглөө эрт би энэ бэлэгтэй сайхан гэр бүлийг нэвтрүүлгийнхаа зочны хойморт бас ураад ингээд одоо хойморт нь бүгдийн цуглуулаа эгнүүлээ суулгачлаа. За миний өнөөдрийн зочин бол та бүхний ичнээ танилцаад болон телевизийн мэдээгээр одоо би бараг л хөгжих байхаас их олон үзсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Сугар Очир түүнийг Нансал болон за одоо Хүү Мөнхбаатар нар нэвтрүүлгийн мань зочноор өргөдөн оролцож байна. За тэгээд тантай бас энэ өдрийнхөө сайхан яриаг нэвтрүүлгийнхаа үргэлжлэлийг хийж бодоод сууж байна л да. За тэгээд хоёул түүхэн иргэн сөхий. Ер нь тэгээ хийсэн юм нь ярих хэлэх юмтай олчсон багахар олцсон тэгээд сайхан хүүгээ хажуудаас уурчаад ханаа хажуудаас суулгачаад Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг сул алдрыг хүрчгээд суужихад ер нь одоо тэр цагаас одоо цагт хүрчгээд анх нөгөө залуухан одоо Мөнхбаатар шиг байх үеэс
үе дурсаад ингээ ярил. Одоо энэ өндөрлөгөөс ярил. Өндөрлөл гэж хэлэн дээ дөрвөн гэж. Тийм ээ. Сайхан байна. Өнөөдөр бас тав маань бичсэн. Өдөртэй бас энэ ба зургундаарч өндөрлөж жоод бас баяртай. Тэгээд одоо хайман муумад бүгдээ сайхан. Аа дөнгөж бид хоёр доо 78 сарын 18. ажиллаж байсан. Тэгээд одоо тэр 10 хүүхдээ 15 6 ачтай. Тэгээд бэр бүргэд нийлээд 30-аараа улс сая нэг сугалаа манай айдаг бүгд. Нэг өдөр цогөлж бичгэн чи өнцөө. Тэгээд тэр залуу байхад өөрөөсөө хөдөлмөрийн баатар болно гэж зорилго тавьж ивгүй. Та ер нь энэ хөдөлмөрчл байсан. Гэхдээ бол тийм баатар болчих дуусан ч юм тийм юу байгаагүй. Ер нь бол яг авч юм боён тэгээд одоо балмал дөрөв хүүхдээс багасаад одоо малаа явж ирсэн. Тэрс сонирхолтой. Хөдөлмөр баатар болооч би шууд тэмэн дээр малдар байж байсан чинь шууд Улаанбаатар руу уцтаал. Тань хатроо юу яж байна. Та Баатараас гэж. Маргааш 11 цагт бэлэн. Маргааш 11 цагт Улаанбаатар бэлэн. Хэн гэж байна? Да сумаас нэг сумнаг лидер Бачлан дарга байсан. Бачлан дарга. Тэгээд би ч одоо шууд ерөөсө бэлчээр дээрээс шууд яваад. Хандаа болчоор дээрээс шууд яваад. Одоо энэ зураг үз. Тэр өтөрчсэн да. Засгийн ордноор анх гიშгэд. Засгийн газар ордноор очиж сайн бидээ тавил. Тэгээд хэлээд нөө юм уу хөдөөж яваад хөлсөн гоц хөдөлмөрийн баатар гойлаа шүү. Сосгол шиг гэдэг. Одоо өсөд тусласан юм чинь тэнд үзээд тасдаггүй хаан тусласан. Тэгээд алдардхийн 1-р одоо. Тэ нэг 2 дугаар одоо хоёулын. Хэдэн үг гарсан юм? 10 хүүхэд. 10-аас хэдэн хэдэн байна? 5 охин 5 охин 5. Ямар ч нэг хүүг бол хажууд яасан. Хүү бол садгаас өнгөрсөн шүү. Энэ 3 онлуултээ зэмссэн айлгуулсан. Айлгуулсан. Тэ. Өнөөдөр төрс өдөр нь болж байгаа манайх. Жохол нэвтрүүлж хаттай байгаа. Хаттай байна юм уу? Төрс өдөр нэвтрүүлэхдээ хавар шүү. Орчин ээжийнхээ мөмөг хөө шоп шоп гэдэг шүү. Нэг шоп шоп гэдэг нэг ямаа шиг дуурайд байсан. Аа. За. За энэ нутаг орны байдал нь энэ жил зунслаг ямар шүү байна? Малхуу ямар шүү байна? Энэ жил бол ерөнхийдөө сайхан цунтай байна. Жоо саяхтар харин жоохон бороо авсан жоохон татрангүй. Ерөнхийдөө бол хавар ихт ногоочсон сайхан. Дамаа энэ баянгийнхаа өөр тал руугаа бол янз бүр сайхан. Шар алга юм бол байлаа шүү дээ. Хаварч ирсэн. Мал сайхан таргалаа. Мөч далан тавч. Хоёул хөргөний тухай нэг ярьчих. Миний жичмэр дамжигтай. Гэтэ миний хөрөг сайхан хөр их тусалтай. Сэтгэлдэх сайхан галт өрхөд их дотроос хүлээн мэддэг энэ хөргөр. Тэгээд таны хөргийг хажууд харсан чинь ингээ хөргөө байх чи араас миний хөрг харагдах байж. Тэгээд энэ таны энэ хөрг энэ галтар манаа хөрг. Чүнчиг нор хөрг тий. Чүнчиг нор. Гэхдээ улаан хаалнаас давмгаа чүнчиг нор байгаад байна. Тэ ам ёроолыг харахтаар яг өнөө маргааш хийцэл биш үү? Тий. Тий. Бас нэг манай Монгол нутгийн жил өөх байна. тий. Аль нутгийн жил ямар жил үг лээ? Өнгөрийн голын жил. Өнгөрийн голын жил. За толгоо бололгүй баамар юм аа нөгөө. Яг нэг 90 онд юу яадаг гэсэн чинь нэг чэнжүүд нэг юм босдог болгон малгай гэдэг нэг юм. Толгойн өнөөдөр би 40 метр гуссан юм шиг явдаг. Эний толгой нэг тиймэрхүү анцаны толгой байгаад байдаг чинь. Тэ? Гөөс өртөө толгой. Толгой бол их хүнтэй толгой наа болох юм нэ. Одоо ийм том чүнчиг нормч одоо ийм толгойш байхаас миний ч бас миний гарт болоод байдаг. Энэ чи бас баггаар шүү. Тэгсэн чи хаач. Гэт Оо гэж бодож шууд. Оо чичгэл. За шиний хөрөг ямар шиг хөрөг вэ? Энийг сайхан тавих гэж. За энэ бас л нутгийн брэнд тий. Манай арц бүгдээ
чулуу шүү дээ. Зөвхөн Тий. жолоо. Нутгийн юм гэхлээр тэгэл сайхан За санагдав. толгой бол шүрэн толгой. Гэхдээ сүүл цагийн шүрэн толгой юм аа. Сайхан зөв зэрэг. Чулуу замагтай, гартаамтай. Тэгээ мантай, мангийн бас тариатай. Тэвэ? Энд ч бас юм орсон хөөргөө шүү. За тэгээд аль ч улсын газрын зураг нэ. Дэлхийн газрын зураг юм уу? Дэлхийн газар бол гардын дараа. Олцсон дараа бол том бол нэг л. Бас л мундаг хөөргөө. Энд ч нэг тийм Дараа хижүүргүү бас юутай хөөргөө шүү тэвэ? Ухаан бол янз хөөргөө нөө. Бас их уран сайхан хүмүүсэн. Тал нь тэнцүү. Сайхан хөөргөө наа энэ ч. Болтгоо өргө махтат тийм л. Болдортой. Татай. Болдортой махтатай. Усан болор гэж. Тэ усан болор. Янзын чулуу байд юм да. Тэгээ султай яг энэ рүүгээ гартаамтай яваад байгаа. Тийм Ээ дундуур Энэ мантай. усан болортой. Энэ мантай. Тий. Бор мантай. Там бор Ас юмтай нааш. юмтай өргөө наа. Толгой хөөргий ягаад байгаа маа тэгээд. Хоёр ч нас хөөргөөр зодоо дээр нэмээ толгоогоор зодоо. Би хоёр ч нь хөөргөөр зодох юм шиг байсан. Тэгээд нэг чимээг өгөж сууж байхгүй бол дүд болох хаажтэй. Хөргөт болсоо байхаа. За энэ хөдөөгөр бол хөөрг сайхан байх чи бас нэг хүний өмнө нэг нүүр шүү. Тийм ээ. Тийм ээ. Одоо хөөрг гэдэг чинь монголчууд Монгол хөргөнд тооцогддог. нэг л бахархал та. Тийм. Тэгээд Монгол хүн ч одоо хөөрг ойрлоход гартаа нэг байкд нэг 10-15 сая төгрөг гартаа асууж байгаа. Тэгээд өөрөөснөө одоо энэ говьолтой энэ төр тойрохор чинь битүү алт байна шүү дээ. Хаасаагүй алт байна. Алтан дээр суугаад гартаа 15 саяын дор хаяж нэг Америкээр бол Англи одоо гадны валютаар бол нэг $10,000 гартаа атчихсан. Тэгээ алтан дээр сууж байгаа осууд чинь ямар хөө одоо Монгол юм одоо. шүү дээ. Монгол юм аа. Энэ дунд хүн ядуу амьдрал тахарга гайхаад байдгийг. Тэрэлгсэн. Харин тийм. Тэрэлгсэн. Танах ер нь хэр хөрөнгөч байлгүй ер нь одоо аав ээжээс мал таслаад ирэхдээ ер нь хэр хөрөнгөч байлгүй. Тэгээ Удын хор хөрөнгөтэй хүмүүс тооцохгүй төв бидний үеч юу захиргаат гэдэг үеч зүгээр шууд нөгөө нэгдлийн малж байсан. Тэгээд Алиун сайхан болчих. юу гээ нөгөө амны чойчиг 75-7-оос дээш гарахгүй. Тэгээд тодорхой хэмжээний баг 20 төрлөөс юм шиг. Тэгээд яг арчил гараад тэрний буйнд бас яг тэгээд өөр гэсэн малтай холбоотой. Тэрийг өсгөж өгчүүлээд тэгээд тэрнээс бол айхтар хөрөнгө дамжиж ирсэн айхтар мал тэрнээс хөрөнгө дамжиж байхгүй шүү дээ. Ер нь бидний үеч баг тийм байх дөө ер нь. Харин тий. Тэгээ би энэ асуултыг яагаад асууж байгаа нэхэр ер нь сайхан хөдөлмөрсөн хүн болвол энэ дайны юмд хүрхнэл гэдэг санаа гарах гэдэг байхгүй. Тэгээд Тэрнээс би таныг авдар мавдар дотор аюу. Ер нь бол хөдөлмөрийн үр шим шүү дээ. Одоо бол эн чинь танах жинхэнэ харангууд бас хөдөөний айлыг бол дутуу юмгүй айл. Тэгээ нөгөө рекламд бол малчны шараас нахуулаад манай танайгаа тавихад юм байхгүй юм байхгүй. Таны одоо энэ гол хөрөнгө шивээ бол одоо өчтөрөөрөө гэрчээ орж харж энэ хөдөлмөрийн баатар авж байгаа энэ зурагч гэж хараад байгаа. Энэ бол тий аваасаа бүгөөс үлэмж үлдэх юм чи ингээд тийм ч одоо энэ л байж идэг. Та бас энэ суграахын одоо талаар ер нь одоо ханыхаа тухай юу гэж боддог? Өөрт нь хэлдэггүйгээ энд нэг хэлчихвэл би бас мэдээж хөдөлмөрийн баатар хүн дээр сэтгүүлчд орчид олон ярилцлага авсан байна. Гэхдээ ажлын туршлага яаж энэ амжилтанд хүрв те юу хий зүтгүүгээл ингээд ийм асуултуудаа зүгээр би бол арай жих өөр юм ярих гэдэг л да. Бас сэтгүүлчний өнцөг янз байдаг. Тэгээд энэ нэг одоо хөдөөнийхний хайр сэтгэлийн тухай гэж хэлэх гээд байгаа юм биш үү? Ер нь одоо нэг хүний ханаа халамжлах хайр, өдий болтол та ер нь энэ одоо суграахыг юу гэж бодож яваа гэх баатар гэдэг утгаар нь хүн талаас нэг хэлээд нэг ер нь хэлж бодож явдаг үг байдаг болов. Яг нэг өөдөөс араа хэлэх хэрэг болдог. Одоо та ингэж жишүү харж байгаа юм чи. Миний хайл бол одоо хөдөлмөрч маш хүн чанартай. Одоо хүний хайл нь гэж хэлэндээ би миний хайл бол хүний хайл юм. Би ч одоо хайлын баг 4 хүүхдийн бага дэрх тангилд үүссэн.
Яхан дураараа дуу ажил нэг сураач багч байсан да 16 17 тал байсан юм байна. Тийм байсан. Тэгээд намайг одоо хүний зэрэгтэй төвшиж тулж зааж сурж явсан. Хүний хайлан сайхан ханд хайртай шүү. Баярлж явдаг шүү гэж та. Би олон өрөөгд төрүүлсэн өсгсөн миний өрөөгд эцэн минь сайхан өсч яваа нүний ханд шиг байдаг болов гэж бодд юм уу. Тэгэл миний өрөөгд улам болох болтугай. Улс хэмдэ хийвтэйг болтугай. Гэж одоо ерөөтэй. Миний өрөөгт улам болтгоо гэсэн бас сони өгөө нэ. За хэдэн шүү 7 хүүхд гараар гэдэг юм шүү. Тэ. За суграа хахад засагтраас одоо юу хүлээж байна? Засагтар улс орны байдлыг өстөө харж л байгаа. Энэ сүүлийн үеэс дотор ч нэг ямар шиг модал явж байна. За сая бол засаг маань солигдчихлоо. Ер нь одоо та нар чи бас нэг юу байгаа шүү дээ. Нэг дотор энэ нуруу нэг ийм боллоо доо гэсэн бас нэг тооцоо байгаа шүү дээ. Би хотын хүнээс илүү хөдөөний хүн айхтар тооцоолт юм болов. Илүү их нуруутай ажилтдаг хардсан болов гэж бодож байна. За тийм ээ төрөг маань одоо төвшин төмөг юм бол амгалан байгуултгай гэсэн тийм одоо сэтгэхүй Монгол хүндэд өглөө болон одоо бид ч бод цай сууныхаа дэж өргөдөн шүү дээ. Тэгээд одоо бас энэ төрийн өндөрлүүд маань бас одоо ажил хөдөлмөртөө үнэн шуударга. Тэгээд одоо бас одоо нахуурны бай ингэж хандах ёстой. Энэ их орныхоо баялаг бас одоо нэг хэсэг л бол ихэнтэйгэн одоо алд жинтэх юм санзар байх шиг байлаа. Тэгээд одоо сүүлийн одоо энэ улсууд нь одоо өсөж өндөрөх энэ Монгол орныхоо өөдөн татаж сэвэр зэмтгэл авч явах ийм бас их орлогоо гişүүд бас одоо хэлмээр байна. Ер нь бас хоёр том гүрний донд ийм цөөхөн Монгол бид хэмж бол одоо маш цөөхөн хүнтэй ийм одоо баян байх нөхцөлтэй улсууч үү тийм. Тэгээ одоо тий уулна бол тэгээ одоо маш их ядуу иймэрхүү байгаад бас сэтгэл маш хэмжиглэж явд юм. Ер нь бол тэр газар шороогоо нэг хөндөд ухаад байх шаардлага байгаа ч юм уу гүч юм уу. Зөвхөн мал аж ахуйгаа малаа одоо мал руугаа малчт руугаа тэр цэцэг масаа анхаарасаа гэсэн ийм бодол төвж явд юм аа. Энийг бас одоо далмууднаас Чи та малын мойноо шүтээд газараа ухаад яах юм бэ? Малын мойноо шүтээ даал гэдэг худалдаа хэлээд өндө таа юм. Монгол хүн ерөөсө газар тарил буюу баялаг нь бол ерөөсө мал аж ахуйд дээр ерөөсө аж гэсэн одоо боломжтой хэл надад өгчүүл тэгж ярьж хэлж явсан. Тэгээ одоо малаа сайхан одоо оролдох ёстой. Тэгээд одоо тэнгэр хангаа газар дэлхийг бас хайрлж үтж одоо газар руугаа сайхан гараад ингээд байх юм бол малч юм бол амархан өсөн шүү дээ. Хамгийн эзэн өсдөг малыг үржүүлж та мал амархан өснө гэдээ хэлээ сууж ирэхээр сонир юм дээ. За би хэний Мөнхбаатарын хувьд бас бодоод байгаа байхгүй юу? Хөдөлмөрийн баатар хүний хүү гэдэг бол аав юуг нь тэгэл тэр чавхны шолоо шиг жавхтай шүү дээ. Одоо хэлвэл тийм ээ. Аав юуг нь тэрлүүл харин аав юу хийгэн тэрийг хийн. Тэгэл байх уу? Тий. Ер нь тэгээд аав улдаар л хамгийн түрүүнд за тэгээд их ингээд их гээд ер нь бүх юмд л явуулна шүү дээ. Одоо тэгээд зүртэн зарагдаж энэ олон малыг өсгөж энэ олон одоо биш доороо 7 дүүтэй дээрээ нэг ихтэй. Тэгээд энэ олон дүүнэрийг бас хажуугаар нь бас аав намайг зарахад нэг өдөө би бас зарна шүү дээ. Тэгээд даруулагтай. Тэгээд даруулагтай. Доороо цэрэгтэй. Бас айрмаар бол нэг бас хорондоо дайна нэргэрүү шүү. Аав бол генерал байлиг гэдэг үү? Олон малыг маллах нэг хүний хөдөлмөр биш л дээ. Бид нар ч одоо ихээс аруулаан зүтгэж үйж, тэн дээр аав хоёр хоёулаан зүтгэж үйж, тэгж үйж алдар нэр хүнд хүртдэм бай. Тухайн үед нь бол тийм алдар төрн, ийм алдар төрн гэж зүтгээгүй. Энэ хэдэн малынхаа төлөө, амьдралынхаа төлөө бол явцгаасан. Маргааш идэх хол нөгөөд уун хүн хаав гэж явж байсан бол. Тийм хөдөлмөр хийгээд тийм алдар төрн гэсэн тийм хордлого байгаагүй. Тэгэл их зүтгэж их хөдөлмөрлсний үр шим манай ojир сайхан алдар нэр алдар хүндэд төрсөн. Тэрийн төлөв баяртай юм. Тэгээд аав гэж би одоо энэ хэний
Сууграхыг харсан нөлөөснөөс хүүгээ ярихад нөлөөснөө. Зүгээрээс Хүүгээ ярихад нөлөөснөөс бас л нөгөө хүүгээ хайрладаг хэвээрэл. Хайрхын зүрт хүүн байгаа хэвээрэл. Одоо бид ялгааг юм да. Би ч одоо ямар ч юм хий гэсэн тэгэл аав хаана нэг эхлээд аавгаа хайж штэ. Тэгэхээр аавгаа хайгаад тэгэл би ч одоо хүүхд байхдаа аавгаа зүрт гар өлөө зүртэн дарцаг шиг үүж явдаг байсан бол одоо нас нь өгшрөөд би ч хаварчаад ирэхдээ миний аав чинь миний гарын зүрт дарцаг шиг үүж явдаг. Аав нь гүчээд ирэхгүйгээр харих юм. Тэгэхээр ч одоо тэгэл аав хоёр гэдэг бол бас сайхан юм да тий. Тэгээд өдний насыг насалж чад энэ сайхан алдрыг хүртчихээ нутаг орондоо нэртэй хүүднүүд нь бас сайхан үгээ хажуудаа тавьчихсан эдэн хүүхдүүдэд хажуудаа тавьчихсан одоо бас насны жаргал сайхан явж шүү. Тэгээд сая таныг харсан чинь юугаа хүүгээрээ тэрхэл үлдсэн одоо л ихтүүлдэг хэвээрэл байна айгүй аа үгүй жоохон ялгуулаад байна уу зарим тэгэл баа. аавхаа хажууд байгаа хүү бол бас нэлээ дөрөв нэлхэрнэз хамгийн хэцүү юм аав ээжийнхээ хоёр ачтайгаа хаадаг тэгээд энэ алдар нэр хүндийг л ахч явнагдвал хамгийн хэцүү. хамгийн алдрыг цааш нь дээж явна. Хамгийн хэцүү юм. Зүг хадгалж явна. Чи мураг ишгүүл аав нэр цуг мураг ишчих гээд байдаг. Тийм ээ. Тийм л нэг сүрхий бэж юм тэгээд. За авдааны хандаад нэг сайхан өгүүлж. Тэгээд одоо миний ганц одоо амичтэй. Би одоо бурхан дахлаан шүтлэгүүл яах вэ? Тэнгэр хангаагаан төчлөгүүл яах вэ? Хамгаа ойрхон ганц шүтэн л одоо авж ирэн юм да.